За би сая өөрийгөө одоо сүүлийн 1 сарын хугацаанд анзаарж байгаа байхгүй юм. Ингээ нэг юм Инстаграмын охин ингээд хитрхи удаан амар жаргалтай яваадсан чинь би яна энэ охинд ямар нэг юм тохиолдох байдгийг гээд шууд бодчихдог байхгүй юу. Ингээд одоо нэг хүн ийм удаан аз жаргалтай байх боломжгүй тэгээд. Тэгээ би бүр өөрийгөө гайхаад хүйе энэ ч одоо солиотой юм уу? Хүн татаархаад байгаа юм уу? Тэг хүн аз жаргалтай байхад ингээд аз жаргалтай байгаагаа постлоод сторидод ингэж яхад би одоо тэрэнд нь ингээд тэр хүний өмнөөс ингээд санаа зовцсон тий юу ч болоог багт чаа энэ хүнд ямар нэг юм тохиолдох гээд энэ да гэд шууд бодчихдээ. Тэгээд энэ тохиолдол надад ингээд нэг олон дахин давтагдаж байгаа хгүй хэд удаа давтагдангуут нь надад амар юм атаарх зам байд юм биш үү. Би ингээд хүний сайхан байгаа татаархаад байд юм байна гэж бодонгууд яг юм атаархал бас биш байгаад байсан байхгүй юу. Тэгээ би гайхаад хатаархал биш тэгээд энэ одоо яг хүний өмнөөс санаа зовоод энэ одоо яг юу вэ те тэр хүн өөрөө санаа зовоог багт чинь би энд өөрөө амьдралаа аваа явж иж юу тэр хүний амьдралд санаа зовох тэр хүнд юу ч тохиолдсон надад юу нь ямар ч байдлаагүй шүү дээ. Тэгээ би бодоод ингээд гайхаал бодоол байгаахгүй ер нь ингээд юмыг аягуулсан анзаардаг болсон. Ингээд л ухдаг юу юм болоо гэж ухаал бодоол исэн юм. Надад өөрт нэг ийм мэдрэмж байгаа юм байна. Хүн ер нь хит удаан аз жаргалтай байх боломжгүй. Удаан аз жаргалтай байх юм бол тэрний цаана нэг юм болох гээд байна гэж ингээд шууд автоматар надад тийм код өгд юм байна. Хүн бол аз жаргалтай удаан байх боломжгүй. Ямар нэг юм болох гээд байгаа учраас л ингээд ийм удаан аз жаргалтай байсан юм чи одоо ямар нэг юм болно гэдэг юм. Жаргал зовлон ээлжилдэг шүү гэдгийг ингээд бүр ингээд тархиндаа бүр хит суулгацсан. Тэнгүүд жаргал нь яг хэдэн хувийн, зовлон нь хэдэн хувийн амьдралд тэрийгэ бодохгүйгээр жаргал зовлон яг тэнцүү оршдог юм шиг ингээд бодсон байхгүй. Тэгэхээр хүний амьдралд жаргал зовлон жаргал яг тэнцүү байдгүй. Магадгүй жаргал нь арай илүү, тэгээ зовлон нь арай бага байна шүү дээ. Ер нь яаж ч бодсон тийм биз. Тэгэхгүй жаргал зовлон яг тэнцүү байх юм бол ингээд бүр зовлон тийм их байвал амар хэцүү үстэй. Тэгээд би бодоод байгаа хгүй. Тэгсэн чинь нүг Юмигис гэдэг кино үзчихсэн байхгүй юу? Юмигис бүр миний бүр баг хамгийн дуртай кинонуудын нэг байхгүй юу? Бүр амар гоё хүний сэтгэлийг ингээ бүр яг гоё гаргаж ирдэг. Тэгээд тэр кинон дээр ингэж ийсэн. Би ийм удаан одоо найз залуутайгаа ингээ гоё байгаад тасахгүй яаж жаргалтай. Тэгээд ямар нэг юм болох гээд ингээд тэр хүн бодож байгаа байхгүй юу? Тэр ингээд зүүн совиндоо яг муу юм болохыг мэдэрсэн баг. Тэнгүүд яг тэр надад санаа зовдё. Ямар нэгэн аз жаргал ийм удаан үргэлжлэх юм бол дараа нь муу юм болох гээд байна. Тэ монголчуудын нэг дээр үеэс ингээд бид нарт суулгацсан нэг уйл хүүхдийн хошног урд өдрөө умалцна гэдэг үг өгдөө штэ. Яг тэр үг бүр ингээд юу ацсан байгаа байхгүй. Яг үний юм шиг бүр ингээд тархинд бүр ингээд кодлогдоо суудсан. Гэхдээ тэр бол нэг аз жаргалаа хэтрүүлээд байгаа хүний тохиолдолд уйл хөвгтөөс нэг урд өдөр умалцсан шүү дээ. Тэнгүүд бид нар болохоор зүгээр ингээ энгийн сайхан жаргалтай амьдарч байгаа заавал муу юм болох хэрэгтэй юм шиг би ингээ тархиндаа кодлцсон байгаа хгүй. Тэгээд би чинь өөрөө ингээд аз жаргалтай удаан байх юм болвол зовлон ямар нэг асуудал гарч ирдгээ гэд миний тархинд кодтай юм байна шүү дээ. Ингээд үргэлжийн мөнхөд юм төгшүүрт бэлэн ямар нэгэн төвшөртэй зүйл болоход би бэлэн хүлээж авна яахчгүй бол тэр муу юмнууд бол би ингээ хүлээгээд авна бэлэн гэд тийм кодтай юм. Тэгээд энэ код за тэгвэл юунаас үүссэн бэ гэсэн чинь одоо ингээд ойр дотны хүмүүс ингээд нас орно штэ. Ингээд хайртай хүмүүс нас орно, хайртай хүмүүс өвдөн зовлон тохиолдно. Тэнгүүд эн чинь ингээд байдаг зүйл юм байна штэ. Ийм зүйл юм хүний амьдралд болох юм байна. Би тэгэхэд сэтгэлээр унахгүйгээр бэлэн хүлээж авах юм байна гэд өөртөө бүр кодлсон байхгүй юу. Тэнгүүд ингээд зүгээр тийм эргэн тойрных нас барахгүй би өвдөхгүй байсан ч гэсэн хин нэгэн бүхэх юм шиг хин нэгэн өвдөх юм шиг ингээд байнгын бэлэн байдалд байхаар хүн ингээд жаргалаа идэлж чаддгүй юм. Жаргалаа ингээд идэлх гингүүд л надад ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон штэ. Тэрэнд би байнгын бэлэн байна шүү гэд ингээд өөрийгөө ингээд хазаарлаад байд юм бэ.
За бас нэгт саяны ингээд энэ өвчин ингээд юм эргэн тойрны хүмүүсийн шаналл надад ирэх энэ нэг тохиолдол. Хоёр дахь нь болохоор юм санхүүгийн байдал гэдэг юм. Багаасаа Монгол орны эдийн засаг ингээд ав баг ахын л өсөж байгаагүй. Ерөөсөө л юм дандаа л юм уналттай тий инфляц өссөн байна. Тэгээ Монгол орн одоо тэр оронд ийм өртөө байна гэж өндөр дүн хэлээ л тий. Тэгэл ядуурлын тоо өсөж ийн тий баян ядуугийн ялгаа хэтэрхийх болж ийн дундаж давхрах гэж байхгүй болчлоо гэл ийм амар мэдээллүүдээр ингээ бөмбөгдүүлээд ирсэн болохоор Монгол оронд амьдарч л байгаа бол Монгол хүн л юм чи ингээ санхүүгийн асуудал амар хэцүү юм биш үү? Мөнгөгүй л бол ингээд бүр им хинч биш юм новш олтлоо ингээд ер нь бол ингээд амар хэцүү юм бэ ингээд бүр ингээд тархинд бүр кодлогдоод ингээд хоногчсон байгаа хгүй. Энэ мэтчлэн ингээд санхүүгийн асуудал бол бидний өдөр тутмын асуудал шүү дээ. Тэгээ энэ үхэл хахтал өвчин бол биднэрт бас ингээд эргэн тойронд байж л байдаг зүйл. Тэнгүүд эднэр ингээд миний эргэн тойронд байнгын байх юм бэ. Байнгын л байна. Би эднэрт байнгын бэлэн байдалд байх юм бэ гэд бүр ингээд байнгын бэлэн байдал өөрийгөө сургацсан байгаа хгүй. Аз жаргалтай болоод эхлэнгүүд жоохон ингээл аз жаргалтай болоод эхлэн штэ ингээл гоё тэмцээнд ялдаг ч юм уу ингээл гоё заалан тоглол амар гоё аз жаргалтай болоод нэг гоё өөрийнхөө биений гоё хэсгийг олж хараад ингээл өөртөө зориулсан цаг гаргаал кофе шоп ороод нэг юм гоё амттай десерт авч идэл ингээл кофе уугаал суухаар бүр нэг юм гоё байдэн штэ. Тих болгондоо ёо би одоо ингэж гоё байгаад явах дээ. Тэгэл гараал амьдрал амар хэцүү штий санхүү дададада гэж амар сөрөг бодлоодыг бодоод ингээд яг тухайн мөчийнхөө аз жарлыг ерөөсөө мэдэрч чадахгүй яваад байд юм. Би бол тийм юм бэ. Гэтэ бүх хүмүүс юм биш байхаа. Би бол ийм юм байна. Надтай адилхан хүмүүс угаасаа байгаах. Яг бол ер нь л нэг юм нийтээрээ ингээд нэг маст орж явж идэг учраас ийм хүмүүс зөндөө байгаах. Зүгээр л аз жаргалтай байхаараа л ийм дахиад ард нь муу юм байгаа. Ийм аз жаргалтай байх боломжгүй гэд бүр өөрийгөө амар хэцүү кодонд амьдрал юм байна. Би тэрийгэ анзаараад ингээл байнгын дүнсийсэн тэгэл нэг юм зүгээр л ингээл ажил хийгээл ингээл алцаал ингээл амьдрал идэг хоолоо болгоол хувц сунраа болгоол ингээл өөрийгөө болгоол яваад идэг. Тэг яг яахаараа жарахаа мэдгүй болсон юм сонирн байгаа даахгүй. Тэгээ энтэйгээ одоо ингээд сүүлийн нэг сар ажиллаж гин. Одоо тэгээд ер нь ямар ч дадлыг суулгахын тулд 21 хоногоос дээш одоо тэр дадлыг хэрэгжүүлж иж судаг гэдэг дээ шүү дээ. Тэгээ заавал 21 хоногтоо ч биш ер нь нэг юм удаан хугацаанд тэрийг хэрэгжүүлж ижил дадал болно. Тэгэхээр аз жаргалтай байж ингэж дадлагжуулж аз жаргалтай мөчөө ингэж мэдрхийгээ ингэж одоо дасгал хийдэг шиг юм дадлагжуулах хэрэгтэй юм байна. Одоо би нэг ойлгочлоо штэ би ингээд өөрөө аз жаргалгүй байх юм өөрөө хийд юм байна өөрөө кодлцсон юм байна ингээд нийгмээс гэр бүлээс ингээд код надад ирсэн юм байна ийм юм байгаа гэдгийг анзаарсан бол одоо тэрийг ингээд засах юм байна гэдэг мөч төр явж байгаа байхгүй ухаарл нь бол явцсан одоо ингээд тэрийг дадлага болгох төр явж байгаа байхгүй тэгээд дадлага болгоод ирэхээр угаасаа тэр аяндаа сурчна тэг яаж дадлага болох юм бэ гэхээр одоо ингээд ямар нэгэн чамд аз жаргалтай мөч тохиоллоо. Тэнгүүт чамд одоо ингээд дараа нь дахиад хэцүү зүйл тохиолдсон штэ гэл нөгөө бодол ороод ирнэ штэ. Тэнгүүт нь үгүй штэ. Нэр одоо нөгөө л сөрөг код ч ажиллаж байна. Тийм болохоор муу орж ирээд байгаа бодлыг хүчээр зайлуулах юм лээ. Зүгээр чи зайлаа тий. Зүгээр л чи зайлчихдаггүй. Би зүгээр яг одоогийнхаа аз жаргалыг мэдрээ. Тэгээ дараа муу юм болсон ч надад хамаагүй. Тэр муу юм угаас надаас болж болоогүй. Зүгээр л угаасаа болох ёстой учраас болж байгаа учраас чи зүгээр л зайл гэх тэр бодолтойгоо ярих юм бэлээ. Тэгээ ингээд тэр бодлыг бүр ингээд зайлуулад хөөж явуулаад тэгээд өөрөө ингээд аз жаргалаа мэдрээд тэгээд тэр аз жаргалтай болсны дараа заавал муу юм угаасаа болохгүй шүү дээ. Муу юм зүгээр зарим тохиолдолд ингээд муу юм болоод болохоос тэр муу юм заавал аз жаргалтай юмны дараа болохгүй нь угаасаа тодорхой. Ингээд жаргал зовлон ээлжилдэг байлаа чиг нэг гоё юм болсны дараа заавал муу юм болно гэсэн юм угаасаа байхгүй шүү дээ. Зүгээр биднэрт тийм айдас байгаад байгаа байхгүй. Зүгээр бидний дотор л тийм айдас байгаа. Тэгэхээр муу юм болсон ч тэр надаас болж болоогүй. Би хин нэгэнд муу юм хийгээгүй. Миний үйлдэлээс миний үйл өөрөөр ч юм ямар нэг юм надтай холбоотойгоор тэр муу юм болоогүй байхгүй. Тэр хүн өвдлөө, манай гэр бүлийн гишүүн өвдлөө. Тэр надаас болоогүй. Тэр өөрийнх нь л хариуцлага, өөрийнх нь л одоо үүрэг хачаа. Тэр улс орны санхүү хэцүү байлаа гэд миний өнөөдрийн
нэг гоё мэдрэмжийг ингээ босмолох хэмжээний надад ямар ч хамаагүй байхгүй. Тийм болохоор тэр муу юм болсон ч одоо хоёр юм хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг байна. Муу юм болсон ч гэсэн тэр надаас шалтгаалаагүй бол надад хамаагүй. Тэр зүйл болох ёстойгоороо болог. Хамаагүй би ингээд зүгээр тайван хүлээж авна. Муу юм болсон ч зүгээр. Намайг ажаргалтай байхад муу юм болсон ч зүгээр гэж хүлээж авна. Хоёрт болохоор тэр муу бодлыг шууд зайлуулах хэрэгтэй. Зүгээр шууд тий. Чи зайлаа би одоо гоё байна. Чи зүгээр л зайл гэд. Тэгтээ нөгөө нэг юм ажаргалтай байна гэдгээ хүмүүс буруугаар ойлгоод буруу юм хийгээд ингээд зүн суйм орж ирээд штэ ингээд муу юм болох чи наад зүйлийг хийх юм бол муу юм болох гээд байна гэдэг дохио орж ирж штэ. Тэр дохио бол тусдаа зүйлхгүй. Чи зөв зүйлээс ад жаргал авч гинүү буруу зүйлээс ад жаргал авч гинүү гэдэг чинь бас өөр. Ингээд улаан цай тий одоо хар тамхи татхаар ингээд илүү амар гоё байдаг. Би бүр амар хард жишээ авчлаа. Ингээд гоё байдаг гэсэн штэ. Тэнгүүд хар тамхи хэрэглээд гоё байгаа юм чинь тэр дараа нь юу болох надад ямар хамаатай юм бэ? Энэ бодлыг ингээд алгадчихъя гэж байгаа биш аахгүй. Чиний хийж байгаа аз жаргал чинь яг ингээд чиний зөв хийсэн үеийн үрээр чамд ирж байгаа аз жаргал байх хэрэгтэй. Ингээд чи ажил хийснийхээ үндсэн дээр гоё цалинтай гоё хувц аваад гоё өөрийгөө гоё байлгах энэ мөчүүдийг өөртөө бэлгэлж байвал тэр чинь зөв заяа. Тэрнээс ингээ муу зүйл хийгээд тэг ингээ архитад цогтураад шууц ингээ хөвцөлдөө эсвэл тэр стрип энэ тэр тэтэрхий ингээ удаан ороод ингээ мөнгө надад байгаа юм чинь гоё бит тавьчих мөнгө надад байгаа юм чинь гоё нэг сайхан покерт чи гэдэг нэг амар зүйлүүд эдэн штий ингээ адреналиныг түргэн хугацаанд ялгаруулдаг тэгсэрний тэр нь ардаа маш том хохирлттой зүйлүүд эдэн штий тэр зүйлүүдийг болвол хэлээгүй шүү заяа. Тэр зүйлүүдийн дараа юу ч бас надад хамаагүй гэж тэр бодлыг арилгах биш шүү. Энэ тухай яриаггүй. Харин чиний зөв үеийн үрээр ирж байгаа чамд ирж байгаа аз жаргалыг чи мэдрээд дараа нь муу болох зүйл чамд хамаагүй. Болсон ч чи тэр үедээ л хүлээж ав. Тэр үед нь л хүлээж ав. Тэгэхгүй өмнө нь хизээж бити бэлэн бай. Ингээд юм муу зүйлд төвшөөртэй зүйлд хизээж битгий бэлэн бай гэж л хэлээ. Тэгээд одоо өөртөө суусан кодуудтайгаа сөрөг кодуудтайгаа ажиллаж байгаа хүний хувьд энэ кодоос эхлэлийг ярьж эхлэх юм байна. Дараа бол баяртай.